За тэгэхээр бид нар болохоор ямар нэгэн дурын хувьсагч, дурын таталтай. За түүний одоо жижиг зээл доноос бага утга авах магадлал стандарт намаар бол хүмүүлдэй гэж ярьчлаа тийм. За тэгэхээр одоо энэ дээр бүр тодорхойгоо. Тэр дурын тархалт чинь одоо μ гэдэг голчтой тархалт байлаа гэж бодъё. μ гэдэг голчтой. Сигма гэдэг вариацтай ийм тархалт байлаа гэж. Цалин чинь болохоор юу гэдэг μ нь одоо юу гэдэг 888 мянгатай. За тэгээд сигма квадрат нь одоо ямар нэгэн аялалтай тийм тархалтай байгаа тийм. За магадгүй 200 мянга ч тийм. За тэгээд тэр тархалтаас бид нэр n удаа түүр аваад дунджийг нь авах. За түүнээс их олонгийн голчийг хасна. За тэгээд стандарт хазаалтанд хуваах. За дунджийн стандарт хазаалт ч юм болохоор их олонгийн стандарт хазаалтыг хуваах нь n байх тийм. Сигма квадратыг хуваах нь n гэдэг. Түүнээс язгуур авах юм бол сигма хуваах нь n. Язгуурын дараа. За энийгээ бид нэр стандартчилсан хувьсгч нэрлэдэг. Стандартчилсан хувьсгч. За энэ стандартчилсан хувьсгч маань болохоор А гэж тавьчихсан. Асимптотын хувьд болохоор нормал тархалтай. Дунджууд болохоор үргэлж стандарт нормал. Ойлгомжтой тийм. Цалин байлаа гэж бодоход. За бид нэр их олонлог теорийн болохоор энэ маань 888 мянга гэж үзчих. μ 888. За тэгээд сигма квадрат болохоор 200 мянга гэж үзчих. За тэгээд би одоо санамсаргүйгээр болохоор 100 хүний цалин асуу. 100 хүний цалин. За тэгээд 100 хүнийгээ цалин асуугаад дунджийг нь олно. За тэр маань болохоор миний y бар болно шүү дээ. За μ y гэдэг нь болохоор 888 мянга. Хүн болгоны үед адилхан. Манай их олонлогоос ирсэн юм чи та нар бүгдээрээ адилхан Монгол улсын дунд цалин гээд 888 гэж болохоор μ болно. За дээр нь болохоор 200 мянга чи сигма квадрат ч болохоор 200 мянга. 200 мянгасаа би язгуур аваад сигма олгочих нь. Стандарт альта гэдэг бол вариаци чинь язгуур авчих юм бол гарч ирнэ шүү дээ. Сигма квадрат чи язгуураас гарч гарыг. За n болохоор бидний хувьд болохоор 100 болох нь шүү дээ. За тэгэхээр дунджийн маань вариац нь сигма квадратыг хуваах нь n. За түүнээс явах язгуур сигма квадрат байна. Энэ зүйл болохоор бид нэр n-ийг 100-га улам бүр ингээд хэсгээл авах юм бол асимптотикли гэж байна. N-ийг бид нэр хязгааргүй тэмүүлэх юм бол стандарт нормал болж хүрнэ. Тэгэхээр яг энэ маань 100 төврийн хувьд 100 хүнтэй төврийн хувьд стандарт нормал гэж хэлэхгүй шүү дээ. Тэ? N-ийг бид нэр хязгааргүй тэмүүлүүлсэн үед гэж ярьж байгаа. Тэгэхээр n нь яг хэд вэж ээж хязгааргүй гэж болох юм бэ гэдэг нь болохоор тийм том асуудал болж таарж штэ тий. Зарим эдийн засгч болохоор зарим экономитрч болохоор үндсэндээ нэг n-д 30 байгаад түүнээс дээш болох юм бол үндсэндээ асимптот нормал руу төгсчих тийм тохиолдол байна. За зарим одоо нөгөө бусад нөхцлүүдээс энэ маань бас хамаарх нь штэ. Бусад нөхцлүүдээс маань хамаар. X-үүд нь хэр хоорондоо корреляцтай юм тий. Мультикалинарити нөхцөл маань хэр хангагдсан байгаа юм. За хэр олон одоо юу гэдгийг хомоскедас нөхцөл нь хангагдсан байгаа мó эднес гэх мэтчлэнгээс хамаарат энэ n чинь хэр өндөр байж асимптотик бидний нөхцөлийг ашиглаж болох вэ гэдэг нь болохоор тогтно. За тэгэхээр төгс нөхцлүүд хангагдсан тохиолдолд бус нөхцлүүд төгсөөр хангагдсан тохиолдолд n-ийн зар нөгөө 30-аас дээш гарах юм бол үндсэндээ бид нэр энэ төв хязгаарын теорем ашиглаж болно гэж ярьж байна. Байлдаг хүмүүс байна. За зарим нь болохоор бүр түүнээс олон байх хэрэгтэй. За 500 600 байх хэрэгтэй гэж ярьж байна. За гэхдээ болохоор энэ зүйл маань болохоор дандаа n хязгааргүй үед гаргаж авсан үр дүнгууд гэдгийг ойлгох хэрэгтэй тийм. Тэгэхээр бид нэр айл болох төвөрийнхээ хэмжээг олон болгох юм бол бид нэр асуудал бага болох нь шүү дээ. Төв хязгаарын теорем ашиглаж байгаадаа зүгөө гэдэг нь болохоор ашиглаж байгаа төвөрийн их өндөр байхад ашиглаж байгаа бол ямар ч асуудал байхгүй.
За дараа нь нэг теорем байна. Түүний цорын теоремээр тулгуурсан. За тэгээд одоо эдгээр бид нэг алдааны хэсэг маань нормал биш боловч Гаусс Марковын A1-ээс A5 гэсэн биелж явах юм бол бета J нь болохоор A гэдэг юм байна. Асимптотын хувьд болохоор A-ийн хязгааргүй тэмүүлж байгаа тохиолдолд нормал тахалцтай сигма квадратыг уулна AJ гэдэг вариацтай байна. За сигма квадрат нь болохоор юу вэ? Хомоскедас нөхцлөөс ч гарч ирж байгаа шүү дээ, тийм. Алдааны чинь вариац сигма квадрат, тийм. U-гийн чинь вариац. За хуваах нь AJ квадрат. За энэ маань болохоор юмны квадратуудын ногдор учраас ерөөж эрэг тав байна. За тэгэхээр энэ нь болохоор манай энэ зүйлийн болохоор вариац байгаа. Вариац нь. За тэгээ сигма квадрат нь алдааны вариац. AJ нь болохоор юу вэ гэхээр AJ нь болохоор J-р хувьсгчийг J-р X хувьсгчийг би бусад X хувьсгчудаас хамааруулаад регресс болно. За тэгээд тэр регрессийнхээс үлдэгдлүүдийг нь гаргаж авах. J-р хувьсгчийн үлдэгдлүүд авах нь шүү дээ. XJ-г нь Y хувьсгч болгож ашиглаж агаад регресс болоод үлдэгдлүүдийг нь квадрат зэрэг төвшүүлээд за тэгээд n-д хувааж. За түүнийг бид нэр болохоор n-ийн хязгааргүйрөө тэмүүлүүлсэн үед AJ гэж нэрлэдэг. За тэгээд бета J үгээс хоо. Яг нормал тохиолдолтой биш. За асимптот нормал тохиолдолтой. За тэгэхээр бид нар болохоор юу хийж болох вэ гэдгээр хоёрдугаар зүйл нь болохоор сигма квадрат гэж бид нэр регрессийн загварыг алдааны вариацийн үнэлгээ нь болохоор жинхэнэ вариацыгаа тууштай үнэлж. За дурын одоо J гэдэг X хувьсгчийн хувьд өмнөх коэффициентуудын үнэлэгч нь болохоор их олонлогоос их олонлогийнхоо болохоор бета J дээр төвлөрсөн стандарт нормал тахалтай тийм хувьсгч байна. За тэгэхээр бид нэр стандартчлах юм бол за нөгөө их олонлогын параметрыг хасаад стандарт алдаад нугаачих юм бол энэ бол асимптотын хувьд болохоор тэг болчтой нэг вариацтай ийм үсэж байна. За одоо тэгэхээр бид нөгөө түрүүнийхээ асуулт юу руу орох юм бол Y маань хадгаламж X1 маань болохоор цалин гэдэг аваад үзэж байгаа тийм. За тэгэхээр бид нэр цалингийн хэмжээ хадгаламжийн хэмжээ нөлөөлдөггүй юу гэдгийг сонирхож байгаа. Тэгэхээр бид нэр болохоор бета 1 гэдэг X1 өмнө байгаа коэффициент тэгтээ тэнцүү юу? Тэг таамаглал маань тэгтээ тэнцүү юу? Эсрэг таамаглал болохоор эерэг үү гэдгийг шалгаж байгаа тийм. За тэгэхээр бид нэр T статистикийг гаргаж авч байгаа. T статистик маань энэ болж таарч байна. За энэ T статистик чинь болохоор асимптотын хувьд болохоор нормал тархалтай болж таарна шүү дээ. Тэгэхээр бид нэр ердийнхөө өмнөх хичээл дээр ярьсан яг стратеги ашиглаж болох нь T статистикаа T тархалтай харьцуулаад дүгнэлт хийж байгаа. За энэ бол асимптотын хувьд болохоор зөв зүйл болж таарч байна. За тэгэхээр энэ теорем болохоор A6 буюу энэ алдааны хэсэг нормал байх ёстой гэсэн нөхцөлийг бол ашиглахгүй байгаараа ч бүгдэлтэй. За нэгэнд болохоор бид нэр T тархалт N тархалтын хоёрын хоорондын хамаарлыг аваад үзэх юм бол төвөрийн хэмжээг өсөхийн хэрээр T тархалтын чөлөөний зэрэг өсөхийн хэрээр T тархалт чинь болохоор стандарт нормал тархалтай адилхан болдог. За тэгэхээр бид нэр шалгуураа болохоор T тархалт дээр тулгуурлаж хийж болно. Эсвэл бол зүгээр стандарт нормал тархалт дээр тулгуурлаж хийж болно. Тэгэхээр асимптотын хувьд болохоор аль аль нь зөв болж таарч байгаа. За тэгэхээр энэ дээр ашиглаж байгаа маш том нөхцөл болохоор манай A5 нөхцөл бол ашиглаж байгаа хэвээрээ шүү дээ, тийм. Манай алдааны вариац болохоор сигма квадрат гэх хомоскедас гэдэг нь нөхцөл. Заавал биелэх ёстой. Хомоскедас нөхцөл биелэхгүй бол бидний алдаа асуудал. Энэ бол буруу тоологдно. Бета J-ийн алдаа стандарт алдаа буруу тоологдож байсан. Тэгэхээр хомоскедас нөхцөл байж бид энэ үгээр ашиглах боломжтой. За бид нар хэрвээ энэ юуг
юу нормал тохиолдолтой биш болвол стандарт алдаагаа бид нэр асимптот стандарт алдаа гэж нэрлэдэг. За хэрвээ бид нар юу нормал тохиолдолтой болоод түүнийг шууд стандарт алдаа гэж болно. Үгүй бол асимптот дээр татвал. Яагаад тэр юм бэ гэхээр бидний энэ стандарт алдааныхаа томьёог харах юм бол сигма квадрат j гэдэг манай алдааны үнэлэгч. За x j-гээр өсөж total SSS нэгээс нь rj квадрат гэдэг ийм томьёо байгаа тийм. За түүнийгээ бид нар ингээд SSD чинь болохоор за энэ дээр болохоор бид нар урт төрсөн n ба энд n ба тийм. Тэгэхээр квадрат үлдэмжлүүдийн нийлбэрийг хуваах нь n-с нь k-гаас нь гэж байгаа шүү дээ тийм. За тэр маань болохоор доошогоо болохоор n болоод ороод ирнэ гэж байна. Тэгэхээр n-с хамаарж байгаа гэдгийг бодоод бид нар доор нь n гэж тавьчих. Тэгэхээр бид нар тэр n-с бусад бүх зүйлийг n ч болохоор өртөртөө орж гойрд орж ирж байгаа. N-с бусад бүх зүйлийг бид CJ гэдэг юм. CJ. За тэгээд болно болохоор энэ доотлолт байгаа n гэдэг зүйлийг за энэ дээр болохоор уул нь яаснах юм бол N-с нь K-гаас нь. За тэгэхээр одоо асимптотын хувьд юм ярих гэж байгаа учраас зүгээр K-гаас нэг нь болохоор тогтмол байна. N нь болохоор хязгааргүй тэмүүлэх гэдэг байгаа байхгүй. За N-ийг бид нэр хязгааргүй тэмүүлчих юм бол энэ чинь маш том болчих юм бол ямар ч маш том тоонд хуваагаад энэ стандарт алдаа болохоор тэгрүү тэмүүлэх гэдэг байгаа байхгүй. За тэгэхээр бид нэр асимптотын хувьд болохоор энэ стандарт алдаа болохоор тэг болох гэдэг асимптот. За тэгэхээр стандарт алдаа болохоор нэгийг хуваах язгуурын дор n гэдэгтэй пропорцтой хурдтайгаар багаснаа гэж ярьж байгаа. Энэ болохоор стандарт асимптот стандарт алдаа явуулсан. За бид нэр ингээд нэгэд нөгөө 6 дугаар нөхцөл би тулгуурлах шаардлага болчихлоо шүү дээ тийм 6 дугаар нөхцөлийг ашиглах шаардлага болчихлоо. Төвөр том байх юм бол асимптот. Тэгэх юм бол бид нар янз бүрийн шин шалгууруудыг ашиглах боломжтой байна. За нэг нь болохоор энэ Лагранж үржүүрийн шалгуур. Лагранжийн үржүүрийн шалгуурыг бид нар параметруудын талаар f шалгуур ашиглаж ясны f шалгуурын оронд ашиглаж байна. За тэгэхээр бидний их олонгийн параметрын k ширхэг налтын коэффициенттай ийм параметр байлаа. За сүүлчийн q ширхэг налтын коэффициент нь одоо тэгтээ тэнцүү гэсэн таамаглалыг шалгаж байгаа гэж. За тэгэх юм бол эсрэг таамаглал нь энэ гих таамаглал худлаа гэж тавьчихсан тийм. За Лагранж үржүүрийн шалгуур зарим тохиолдолд илүү хамаа. За бид нар болохоор хязгаарлагдсан загвараа үнэлнэ. Хязгаарлагдсан загвараа үнэлнэ. За тэгэхээр q ширхэг сүүлчийн q ширхэг x өсгчийг оруулахгүй байна шүү дээ тийм. Тэгэхээр тэднийг ахигдуулж байгаа энэ загвараа үнэлж авна. За тэгэхээр үнж авсан бетануудаа би тилда гэж тавьчих. Хязгаарлагдсан загварын үнэлэгчтэй. Үлдэгдлийг нь гаргаж авна. Энэ загварынхаа үлдэгдлийг гаргаж аваад энэ үлдэгдлийнхаа загваруудыг би бүх x-үүдээр регрессэн. Энэ загвартаа оруулсан k-гаас нь q дээр нэмэхэд сүүлчийн q ширхэг орхигдуулсан x дээр бүгдэн дээр нэмээд регресс болоод r квадратыг нь гаргаж авна. R квадратаа би төврийнхаа хэмжээг гэр үржүүлнэ. Хэдийн ширхэг үзэгдэл регресст орсон юм. За түүнийгээ бид нэр болохоор ийм LM Лагранжийн үржүүлэгчийн статистик гэж нэрлэдэг. Тэг таамаглал маань H0 маань үнэн байх юм бол энэ LM статистик маань болохоор хи квадрат хөлтэй. За энэ утгаар нь болохоор заримдаа энэ шалгуурыг LM шалгуур гэхгүй хи квадрат шалгуур гэж нэрлэдэг. Зарим хүмүүс болохоор NR квадрат гэж шалгуур гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ маань дүгнэлт нь болохоор хи квадрат гэдэг одоо бидний цонхчиж нь болохоор G5 гэдэг үснэгтэй байгаа. Хи квадратын дахиад нэг ширхэг чөлөөний зэрэгтэй энэ тахал. Тэгээ түүний шийдвэрлэлтэй харьцуулаад дүгнэлтэй. За та нар санаж байгаа бол бид нэр өмнөх хичээлдээ байшингийн үнийг бусад хүчин зүйлээс хамааруулаад эргээс бодсон тийм. За тэгээд бид нэр таамаглалууд тавьсан. За үнэлгээний өмнөх коэффициент нэгтэй тэнцүү. За бусад коэффициентүүд болохоор тэгтэй тэнцүү. За тэгэхээр бидний гаргаж авсан статистик дүүн дээр болохоор F статистик гэдэг тавьсан байгаа. Бидний F шалгуур. Түүний доор байгаа хи квадрат гэдэг бол бидний саяны ярьсан шалгуур. За тэгэхээр утга нь хи квадратын n-ийг үржих нь r квадрат нь болохоор 267.
Хязгаарлалтын тоо нь болохоор Q 4 шиг хязгаарлалт тавьж байгаа. T квадрат хавталтаа тэнцвүүлээд P утга нь болохоор 0.61 юм. За ихэнх тохиолдолд болохоор F шалгуураар гаргаж авсан дүгнэлтээр тэнцэн. За тэгтээ бодоход яг адилхан үр дүнд үргэлж хүрнэ гэсэн үг бол биш. За зарим хүмүүс болохоор энэ T квадрат LM шалгуураар илүү шиг. За хамгийн сүүлчийн слайд. За бид нэр Гаусс-Марковын нөхцөлүүд бүр байж байгаа биелж байгаа тохиолдолд бидний 5 нөхцөл биелсэн байгаа тохиолдолд асимптотын хувьд болохоор хамгийн бага квадратын яад болохоор хамгийн сайн үнэлэгч байна. Түүнээс илүү сайн үнэлэгч бол байхгүй гэсэн юм теорем. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая.